Өнөөдөр одоо бидний дотны анд төрнөмийн зүтгэлтэн зориг ахсныг одоо аимшигтайгаар хороосон энэ өдөр бид нар энэ хүний эрхийн асуудлаар дахиад хөндөж ярьж байна. Маш харамсалтай байна. Тэгээ одоо энэ хүнийг одоо ашиглаад 27 жил улс төр хийлээ шүү дээ Монголын нийгэмд. Тэгээ сүүлдээ юу болж байгаа гэхээр энэ хүн маань өөрөө өнөөдөр байхгүй. Гэтэл энэ хүнийг улс төрөөр ашиглаад энэ хүн өөрөө улс төрийн хувьд өөрөө золиос болсон мөн хэлмэгдсэн гэж үзэхээс өөр аргагүй болж байна. Давхар энэ хүний байгуулсан нам улс төрийн нам өөрөө хэлмэгдэж байна. Маш хүнд байдалд одоо ардсан нам өөрөө хүнд байдалд орж байгаа байхгүй юу? Гэтэл ардсан нам агуулгаараа бол энэ нийгэмд Монголын арчлыг төлөвшүүлээд тийм ээ хамгаалаад ингээ явж ихэл ийм улс төрчин байдал өнөөдөр ийм байдал оруулчлаа шүү дээ. Маш харамсалтай байна. Гэхдээ бид энэ хүний одоо бодож исэн үйл хэргийг үргэлжлүүлээл явна. Өөр арга байхгүй. За минь яагаад явчаарай. За энэ бол холбогдлолтой юмнуудын би зориуд гаргасан учраас энэ дээр нэг тайлбар яриад байх юм баггүй. Дарааг нь гаргачих. За бид одоо ингээд зоригийг 27 жилийн өмнө алуулсан. Гэтэл энэ 24 оны улсын их хурлын сонгуулиар Өвөрхангай аймгийн Санд сумын намын үүрийн дарга энэ Баян мөнх гэдэг хүнийг бид нар улс төрийн алгаар мөн одоо алдлаа шүү дээ. Тэгээ бид өнөөдөр чимээгүй сууж яадаг. Тухайн үеийн Арсан намын дарга ган төмөр энэ тал дээр ерөөсөө юу ч дуграагүй. Зөвхөн одоо эмгэнээд гэдэг юм уу өөрсдөө буруутай юм шиг байгаад ингээд өнгөрсөн их үхэнц байсан. Тэгээ нөгөө ман намын даргад өөрийгөө одоо худалдсан юм уу яасан одоо тэгээ чимээг байснаас болоод одоо бид нар дараагийн одоо улс төрийн бас ашиглагдах ийм байдал үүсчлээ. Тийм учраас бид одоо энэ хүний алуулсан асуудлыг бид нэр төрлөв тавих ёстой. Энэ хуулийн нэлтийн байгууллага тавих ёстой. Нарийн учрыг тогтоох ёстой. Яагаад энэ хүнийг алхуулсан юм? Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт байдаг шүү дээ. Үжил бодлосоо болоод энэ хүн алуулсан байна шүү дээ. Ийм л байдлыг бид нар дахиж одоо гаргахгүй байх ёстой. За дараагийн. За энэ хөшөө маань өөрөө 2016 онд ингээд бас хэлмэгцээ. Зориуд энийг цоолсон, эвдсэн. За энийг бол би зориуд харуулж байгаа. Энэ юу харуулж байгаа нэхтэр мөн л одоо улс төрийн дараагийн одоо захиалга юунууд явж яана л гэсэн үг. За миний дараагийнх нь. За одоо бол бид нар Монголын хувь зүй хаашаа ирэх гэж байна. Өнөөдөр бид нар яг энэ хүний эрх зөрчиж байгаа гол юм чинь явж байгаа юу руу орох вэ гэхээр Монголын хувь зүйр орно. Монгол улс маань цаашаа яах юм бэ? Одоо ингээд тийм дарангуулсан тогтолцоо руугаа орох гээд байгаа юм уу? Энэ Монголын арчлын хувь зүй яах гээд байгаа юм? Энэ рүү одоо ерөөсөө дүгнэлт маань энэ хүний эрхийн зөрчлөөс цаашаа явах болчиход байна. За цаашаа эргүүлчих. За ингээд Монголын өнөөгийн нөхцөл байдлыг дэлхийн ардчилсан холбоо буюу ер нь дүгнчлээ шүү дээ. Автократ ус боллоо. Энэ 6 оронтой зэрэгцээ явж шүү дээ. Та нар харж байна. Ингээд дүгнчлээ. Монголын хувь зүй хаашаа эргэж байгаа гэдгийг энэ дүгнэлтээр бол харахад бэлэн болчлоо. За дараагийнх нь. За Монголын арчлын индексүүдийг харж ингээд дандаа ухарчихсан. Бид арчлаас ухарч шүү дээ. Арчил гажуудж шүү дээ. Энд чинь дүгнэлт болчлоо шүү дээ. Тэгээ бид нар өнөөдөр энийг одоо хүний эрх зөрчигдөж байна. Энэ бүх юмнууд анхан шатан дээр яаж зөрчигдөж байна? Тэр бүгдийг өнөөдөр та бүхэн тодорхой ярьлаа. За дараагийнх нь. За ингээд дүгнээд үтсэн чинь бид нар нөгөө дарангуйлагч юм уу, коммунист үжил сурталтай арчлыг одоо бид нар бас одоо байгуулцж ийсэнгээ худлаа яриад байгаа энэ намтайгаа зэрэгцээд ороод ирчихсэн. Гэхдээ ер нь энэ одоо үнийн дүгнэлт гараад байна уу? Бид нар ухраад байна уу? Нөгөө нөхдүүд маань арчилсан болоод байгаа юм уу? Нөгөө улс төрийн хүчин маань. Эндээс бол бид нар анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь. За одоо ингээд бид нар хамгийн сүүл бид нар дүгнээд хэлэхэд бидний одоо энэ хилцүүлгийн маань гол зорилго бол ерөнхийдөө энэ эрхчлөө арчлаа хамгаалахын төлөө энийг оролцоог нэмэгдүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Явж байгаа.
Тэгээ эцээст энэ ардчлалыг хамгийн сайн хамгаалагч нь та нар өөрсдөө, бид өөрсдөө. Тэгээ бусдын эрхийг бид нар хамгаалах ёстой. Энийг оролцоогоо нэмэгдүүлэл гэж бид нар өнөөдөр хэлэлцүүлгээ явуулж шít. За дараагийнх нь. За ингээд бид нар дараагийн гаргалгаа бол юу болж ийн гэхээр бид одоо ингээд хүний эрхийн хамгаалагч нар бол бид нар ингээд байж гэн. Бүгдээрээ Монголоор нийгмээрээ бид нар энэ хэлэлцүүлгийн дараа бол нийгмээрээ бид нар иргэд маань хүний эрхийн хамгаалагч болох ёстой. Алхам тутамдаа зөрчил гарч ивэл энийг засах ёстой. Энийний төлөө бүгдээрээ хамтдаа асуудлыг шийдэх ёстой. Нэг байгууллагад асуудал болоход тэр байгууллагад хүний эрхийн хамгаалагч нэгдэх ёстой. Бүгдээрээ нийлж иж бид нар энэ одоо асуудлыг шийднэ. Энэний өшөөний гол тогтолцоо бол омбудсманы тогтолцоог бид нар Монголын нийгэмд бий болгоё. Омбудсманы хуулийг одоо бид нар батлуулах ёстой. Энэ хэлэлцүүлэг юм уу бидний энэ тунхаглал, энэ одоо мэдээлэл дээр энийг бүр зориуд хийх ёстой. Монголчууд бүгдээрээ хүний эрхийн хамгаалагч болъё. Монголчууд бид омбудсманы тогтолцоог бий болгоё. Хуулийг батлая. Яагаад гэвэл тэр тэмцэх гэж байгаа улсуудад хуулийн эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхгүй бол одоо яаж ийм гэхээр одоо төрийн бус байгууллагуудыг нухчин дарж байгаа нэг хууль байгаа. Зөрчлийн тухай хууль. За энэ бол ноцтой. Ерөөсөө одоо дуурч байгаа бүхнийг зөрчлийн хуулиараа торгодог, шийтгдэг байгууллагыг төрийн бус байгууллага сая 500 иргэнийг 150 мянгаар торгодог. Ийм хууль ийм байсан цагт бол энэ одоо үгээ хэлдэг энэ улсуудыг бид нар момлогцоор ингээд дуусгах нь байна. За дараагийнх нь. За хуультай болъё гэж байгаа. За дараагийнх нь. За энд явсаар бид нар хамгийн сүүлд юу болж ийн гэхээр одоо бид нар дүгнэлтэн дээр энэ одоо Монголын нийгэмд байгаа одоо монголчууд бид энэ олон намаар хуваагдсан боловч энэ олон нам чинь засаглаж чадахгүй байна. Засаглаж чадахгүй байна. Сайн засаглалтай ийм улс орон болох ёстой. Байгууллага, улс төрийн байгууллага. Тэгэхээр энэ сайн засаглалын энэ 8 зарчмыг бид нэр хэрэгжүүлж байж л бид нар энэ хүний эрхийн зөрчил чинь багасна. Бид нар цаашдаа бол энэ хүний эрхийн зөрчлийг ерөөсөө энэ засгийн газар их хурал дүгндэг байх ёстой. Байгууллага бүхэн хүний эрхийн зөрчил гаргасч үгүй юу гэдгийг бид нар дүгнжих ёстой байхгүй юу? Хуралдаа тайлангаа жил бүхэн гаргаж явах ёстой. Тэр хэлэмгсдийн өдөр 9 сарын 10-нд бүгдээрээ дүгнсэн байх ёстой байхгүй юу? Тэгжээ цаашаа явах ёстой. Байгууллагын дарга хэрвээ эрх зүйн акттай хүний эрх зөрчсөн байх бол тэрийг нэг номерт арга хэмжээ авах ёстой байхгүй юу? Тэр дарга бол лидер биш. Тэр хүн цаашдаа энэ төр засгийг аваад явах тийм хэмжээнд ажиллаж чадахгүй болж шít. Тэгэхээр бид одоо ерөөсөө ингээд тогтолцоогоо өөрчлөе. Өөрөөр хэлбэл бүгд одоо хүний эрхийн төлөө оролцоогоо нэмэгдүүлье, тийм ээ? Цаашдаа одоо энэ улс төрийн янз бүрийн энэ бие биенийг улс төрийн аргаар энэ шүүх хяналтын байгууллагатайгаа нийлж яваад одоо агнадаг тэр улс төрийн нөхцөл байдлаар тэр үнийг хэрэгтэн болгодог. Өнөөдөр бол хангалттай ярьлаа шүү дээ. Энийг одоо болиулах хэрэгтэй. Тэгээ энэ их мэдл төрсэн энийг авилагчд байна. Энэ авилагчд нь өнөөдөр засгийн газар ч ороод ирсэн байна. Их хурл дотор ороод ирсэн биш. Одоо бид нэг 126 гээд 76 одоо нөхдүүдтэй байсан чи одоо нэмэгдүүлээд 126 бараг авилагчд бий болж шít. Одоо эдгээр бие биенийг хамгаалж байна. Өнөөдөр хүний эрхийн хурлаар энэ ганцхан Ардчилсан намын 42 гишүүн байх биш. Бүх одоо их хурлын гишүүд өнөөдөр энд орж ирээд үгээ хэлээд явж явах ёстой тийм алга. Энэ юу харуулж байна? Энэ бол өөрсдөө хүний эрхийн төлөө явахгүй байна. Явахгүй учраас ийм байдал үрж байна. Тэгэхээр бид цаашдаа энэ авилгахгүй тийм улс төрийн тогтцоог бий болохын төлөө явж ижил энэ хүний эрхийн асуудал шийдэгдэх юм байна. Ийм 3 асуудлыг л бид нар шийдэх юм бол энэ хүний эрхийн асуудлыг бол шийдэж болох юм байна шүү. Тэгэхээр ялангуяа энэ идэвхтэй явж байгаа та бүхэнтэй ярих юм алга. Та нар маань дандаа л энэ асуудлыг ярьж байгаа. Харин гэхдээ бид нар бие биенийг хамгаалах хэрэгтэй шүү. Хаа явсан газар хамгаал. Энэ төрийн бус байгууллагад энэ төр бие биенийгээ заримдаа ингээд муулаад тэр юу юм, энэ юу юм гэж ярих биш. Харин бие биенийгээ бид нар дандаа хамгаалж явах хэрэгтэй. Тэгж хамгаалж явахгүй бол одоо төр чинь өөрөө хүний эрх зөрчиж байна. Төр эн чинь төр өөрөө авилгал авч байна. Өөр эргээд одоо ард түмнээ сайхан амьдруулах байтал тэр амьдрах ёстой тэр эдийн засаг болон тэр боломжийг хулгайлаад байна шүү дээ.
хулгайлаад байна. Энэ бүгдийг л зогсоохын төлөө бид нар өнөөдөр энэ уулзалт хилцүүлгээ зохион байгуулж байгаа. Энд одоо хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бас одоо их хурлын гишүүд ирж үгээ хэлсэн цөөхөн хэдэн их хурлын гишүүн байгаа. Тэднэрт баярлалаа. За ирээгүй нөхдүүд та нар энэ алдаагаа засаад хизээ хаана хүний эрхийн асуудал яригч тэнд очиж дуугарч байгаарэ. Бити ингэж өлбгөр байж. Би зүгээр хувь хүнийхээ хувьд хэрвээ их хурлын гишүүн болсон байх юм бол би эдгээр шиг үхэн царайлахгүй. Хэрвээ ийм засаг төр юм уу их хурл байх юм бол би шууд эндээс үгээ хэлээл нөхцөл байдлыг хэлээл тэгээ өөрөө гараа явчихна. Яах энэ тэгж одоо тэр хулгай дотор байжснаас өөрөө цэвэр гараад явцсан дээр шүү дээ. Ийм л одоо бид нар сэтгэлийн тэнхээтэй зоригтой энэ төр дотор ажиллахгүй бол энэ айсан, хулчхансан, долгонсон энэ нэг арчаагүй байдлаасаа бид нар салмаар байна. Энийг л бид нар зоригтой хэлэх гэж өнөөдөр энэ цугласан шүү. За баярлалаа.